Сайн байцгаана үзэгчтэй. За бидний бэлтгэн явуулдаг компьютер хичээлийн ээлж дугаар хийж байна. За энэ удаагийн хичээлээр бид Word дээр зураг оруулж ирээд түүнийг янзлуулах үзэж байгаа. Түүнийг үргэлжлүүлэн одоо хамгийн гол нь текст болон зургууд маань хоорондоо харилцан яаж байршиж болдгийг бэ? Тэр тухай авч үзэх болно. За ингээд бид урд нь хийсэн баримтаа бол гаргаж үзье. За бидний баримт бол одоо зөвхөн текстнийхаа дунд орцсон. Ингээд ерөнхийдөө голсон байдалтай байгаа шүү дээ. За тэгэхээр бид нар үзээгөөний 3 команд үлдсэн байгаа. За энд бол яг энэ нь бол текст болон одоо зургийн харилцан байршлыг зааж өгдөг ийм команд бол байрладаг юм аа. За text wrapping гэсэн ийм команд байрлаж байгаа. За энэ text wrapping дээр орохлоо энэ дээр бол текст болон зургууд хоорондоо яаж байрлахыг гэдэг зааж өгдөг ийм олон сонголт гарч ирдэг. За эхний сонголт нь болохоор inline with text гэж байгаа. Нөгөө зураг маань өөрөө текстэн дотор яг өөрөө нэг тийм текст чиг тийм ээ одоо курсаартай бэхлэгдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр курсаараа бэхлэж байгаа мөрөн дээр нь оруулж байгаа гэсэн үг. За тийм байдлаар энэ бол оруулж ирдэг юм. Inline with text тийм ээ. Текст цуг нэг мөр болгож оруулж байгаа гэсэн үг. За дараагийн нь square гэж юм тийм ээ. Зургийнхаа эргэн тойронд нь текст нь орж байгаа гэсэн үг. Зураг маань голд нь байжгаад ингээд дөрвөлж илбэртэйгээр зураг маань одоо текст нь орж ирэх ийм сонголт байгаа даа. За дараагийн нь text гэхлээр энэ сонголтыг авсан тохиолдолд байгаа зураг маань ямар хэлбэртэй байна тийм ээ. Тэр зурганд бүх одоо яг текст маань тал талаас нь шахаад ингээд маш нягт юм ойрхон байдалтаар байлгах ийм сонголт байгаа даа. За text болохоор зурганда одоо ойрхон байдалтай текстээр байрлуулж байгаа гэсэн үг. За дараагийн нь behind text гэж юм тийм ээ. Одоо зураг маань өөрөө текстийн ард дэвсгэр дээр нь ардлын фонд нь тийм ээ. Би нэг гоё тийм зурагтай цаасан дээр юм хэвлэж байгаатай адилхан байдалтай оруулах гэж байгаа бол энэ командыг сонгоод харин in front of text гэмэл текстийнхаа дээр дарж байрладаг. Зураг маань текстийн дээрээс нь дараа байлжих нь шүү дээ. За тийм байдалтайгаар бол орж ирэх юм байгаа даа. За энд бол top and bottom гэж байгаа. Тэгэхээр яг зургийн дээр доор нь одоо текст хуваагдсан байдал. Яг одоогийн бидний байгаа байдал маань top and bottom юм байгаа юм л да тий. Тэгэхээр ягаад гэвэл энэ маань өөрөө өртөнд хүртэл яг итгэжсэн байгаа даа шүү дээ. Ийм байдалтай байж байна. За дараагийн команд болохоор бас энэ юутайгаа зурагтайгаа одоо текстүүд ингээ яг ингээд зургийнхаа хэлбэрийг дагаа тийм ээ. Нэвт одоо ингэхаа одоо тулж байрладаг ийм одоо байралтай байгаа. Харин хамгийн сүүлийн нь болохоор яг тэр текст маань зурагтайгаа яаж байрлах гэдгийг нь бие яхаа өөрөө бүр дурын цэгүүдээр зааж өгч болдог. Тэр цэгүүдийг нь байршлын бие өөр яг энэ хүртлээ энэ текст нь орж иш энэ хүртлээ зургийн байна шиг гэдгийг зааж өгч болдог. Ийм сонголтууд байгаа. За эдүүд яг энийг бол үзье. Эхлээд шууд яхаа square гэдгийг сонгож байна. Өөрөөр хэлбэл байгаа текст маань бидний одоо яхаа зургийн эргэн тойронд нь. За дээр талд нь зураг байж текст байж байгаа. Баруун зүүн талд нь байж, доор талд нь байж тийм ээ. Яг эргэн тойронд нэг бүтэн тойрсон юм. Битүү одоо яг дөрвөн жилбэрт оруулж ижээ штэ. За энэ байдлаар оруулж ихэнд бид нэр square гэсэн юм сонголтыг авч байгаа. За одоо харин бид нэр энэ лайныг сонгож үзье л тийм ээ. За энэ лайныг сонгосон байгаад бол нөгөө зураг маань өөрөө текстэн дээр байгаа курсаартай бэлэгдсэн нэг мөрөнд орж байна штэ. За одоо яг энэ харагдаж байна. Доголмор авцсан байна. Тэр нь анзаарах юм бол энэ бол тексттэй адилхан нэг доголмор авцсан. Доголмороос хойшоо зураг байрлаад зургийн артлал тэр мөрний текст орж иж штэ. Тэгээ зургийн доотлын өнцгүүд ер нь текстийнхаа доод ирмэгтэй чацсан байгаад байгаа. Энэ бол тухайн зурагч нь нэг мөр болцсон явж байгаа. Яг тексттэй нэг мөр болцсон явж байгааг илтгэж байгаамаа. За дараагийн команд бол тэр зургийнхаа одоо яг ирмгүүд нь текстээ ингээд битүү тийм ээ. Одоо тойруулж шахсан байдалтайгаар оруулж иж байгаа. За энийхээ жижиг цаасан дээр зураг олж ирсэн шээ. Тэр маань яхаа ингээд бас энэ урталтай зүүн гарталтай байгаа юмуд нь яг сайхан зурганд наалж өгөх тийм ээ. Энэ чинь зэрэгцүүлэлт нь арай тийг харагдаад байна л да. Өгнийхээ урт багнаас хамаарат тийг харагдаж байгаа гэсэн. За энэ байдалд орж иж байна. За behind гэдэг оруулаа. Behind гэж байгаа тохиол зураг маань текстийнхээ ард талд орно. Би зургаа текстийнхээ ард талд оруулчаад магадгүй өнгийн жаахан бүдрүүлэх хэрэгтэй тийм ээ. Яг л би текстээ тодорхойн тулд. Тэгээ би өнгийн бүдрүүлж маань цайралтныхаа ихсэж өгөөд одоо текстийнхээ өнгийн бүдрүүлэх гэх юм бол яхаа наан бичсэн текст маань яхаа илүү тал харагдана шүү дээ. Илүү тодорч харагдах хэрэгтэй. За тийм үйлдэлүүдийг хийх юм бол би гоё зурагтай цаасан дээр одоо текстээ бичсэн юм шиг ийм болох нь. За одоо энэ бол бүдрүүлжлээ тийм ээ. За тэгэхээр энэ маань текст маань сайхан дотроо харагдаж байгаа гэсэн. За буцаагаад хэвэн байдалд оруулж болно. За саяхуулынхаа behind текстээс одоо бид нэр тэрийг буцаагаад хэвэн байдалд навал дээр дээр онуудынхаа оруулчлаа. Текст маань зургийнхаа дээр дээр орж иж гэсэн. За одоо дараагийн команд бол in front гэж байна тийм ээ. За би текстнийхаа өмнө талд нь гарна гэсэн. Тэгэхээр текст нь аршаа артлаа нь үргэлжлээд орцсон. Текстээ дээрээс нь дарцсан байгаа байхгүй. Одоо энэ яг тийм байдалтай болсон байна. Тэгэхээр зураг маань өөрөө текстнийхаа нүүрэн талд нь in front буюу нүүрэн талд нь гарцсан байгаа. Бүх текстэд артлаар нь орцсон байдалтай харагдаж байна.
За, top and bottom бидний хэрэгж үзсэн. Энэ бол яхаа бидний анх байсан хэлбэр юм байгаа. За, тийм учраас харин дараагийн команд зэ тийм ээ. За, энэ команд бол дөрвийн одоо дээр үзсэн командтай адилхан бас яхаа зургийнхаа ерөнхий хэлбэрийн дагаад өсгөнүүд маань текстүүд маань ингээд талаас нь их шахаж орж идэг юм байгаад байгаа. Хэрвээ энэ зураг маань заавал дөрвөлж юм шүү дээ. Гонцгой хэлбэртэй ч юм уу те 100 хэлбэртэй байсан бол яг тэр хэлбэрийн дагчдаг байхгүй. Тэрүүгээрээ онцлогтой юм байгаа. За одоо би хамгийн сүүлх би өөрийнхөө зурган дээр яг текстээ шахах байдлыг заачих гээд байна. За edit одоо тэр point гэж юм тийм ээ edit point. Тэгээ edit point гэхээр энэ цэгүүд маань гарцсан байгаад байгаа. За би дөрвөн булангийн цэгээс гадна дуртай газар би цэг үсгэж болдог. За би цэг дээрс нь дараа чирээ тавиад байна. Эсвэл би шугамн дээр дуртай газараа өөрөө холгоноор дараад шинээр цэг үсгээд үүсгэн цэгүүдээ яхаа дээш нь татаад ингээ би зураг одоо энэ текстүүд нь энэ шугам хүртэл татагдахаар те ойрч орж ихэд би ингээ заагаад өгч болдог байхгүй. Тэгэхээр би аяндаа энд хэлбэр үсгээл тийм ээ. Магадгүй би амттай хэлбэр үсгэж чимээ тавьчих юм бол тэр амттай хэлбэрийг дагаад одоо текстүүд нь ингээ яхаа ороод ирчих. За ялангуяа одоо энд баруун текстээ сайн харагдаж байна тийм ээ. Яг энэ текстийг тавиад ингээ гурвуулаа тавьсан байгаа гэхэд яг энийг дагсан хэлбэртэйгээр энэ текст маань ороод ирсэн байна шүү дээ. Яг бол угаасаа текст маань өөрөө зэрэгцүүлт нэг 100 гартлаа зэрэгцсэн байгаа учраас энд бол илүү сайн харагдаж байна л да. Харин энэ 100 гартлын үнцгт боллоо чинь текстийн ингээ баруун үнцгүүд нь л яхаа сайхан зэрэгч чадахгүй байгаа учраас яг хэлбэрийн дагсан байдалтай бол харагдахгүй байна. За гэхдээ бид нар бол ингээд өөрсдөө ийм дурын цэгүүд үүсгэж байгаа тэр дурын цэгтэй шахсан байдалтайгаар текстийг оруулж иж болдог байх нь шүү дээ. За үүнийг бид нар бол текст болон зургийн одоо харилцан байршлыг тодорхойлгоо гэж нэрлэдэг байгаа. За бид нарт одоо үзээгөө бас өшөө хоёр давтар ütсэн байна. За энд бол тэр picture-ийн одоо зургийн өөрийнх нь options байгаа. Тохироо яаж өгдөг. Энэ нэмэлт одоо цанхаг дууддаг. За энэ нэмэлт цанхан дээр бол өмнө бидний үзсэн одоо ихэнх командууд бол яг энэ командын одоо юу хэлбэрээр баатангууд нь өөрөө команд хэлбэрээр орсон байгаа. За энийг бид нар бүгдийг үзэж болно. За нэгдүгээрт нь бол би хэрвээ зураг маань өөрөө ардталтаа ямар нэгэн фон авах хэрэгтэй байсан бол тийм ээ. Энд нь би арт дэвсрийн өнгө тавьж өгчлэн хэрвээ хөрөө шугамтай байсан бол хөрөө шугамных нь өөрийнх нь өнгийг зааж өгч болно ч гэдэм юм. Ийм одоо зүйлүүдийг хийж өгч болно. За яг одоо бол зураг өөрөө ардталтаа фон авч болохгүй. Яг л зураг маань өөрөө тунгалаг биш учраас тийм ээ.
фон авсан ч гэсэн тэр нь бол харагдахгүй шүү дээ. Би бол шарангийн фон тавьж болно. Гэхдээ энэ бол тунгалаг зураг биш учраас тэр саадлын фон нь харагдахгүй. Харин хөрөө шугамд аваад ирсэн байж гин. За хөрөө шугам дээр ямар өнгө тавьсан байна? Тэр өнгөийг бол энд бол авч иддэг болсон байгаа. За хар биш одоо өөр өнгө тавьж ирээ тийм ээ. Энд өөр өнгө тавиад окей дарах юм бол энэ хөрөө шугамны өнгө бол ялгаж харагдаж эхэлж байгаа. За ийм байдалтай болгож өгч байна. За дараагийн команд дээр болохоор зургийн өөрийнх нь хэмжээ байж байна. За хамгийн доотлолт бол яг өөрийнх нь бодит хэмжээ байгаа л да. Одоо энэ зургийн өөрийнх нь яг оригинал хэмжээ тий. Оригинал хэмжээ нь бол байж байгаа гэсэн. Харин дээдлэлт нь болохоор жижигдсэн байгаа хэмжээнүүд нь байна. Яг энэ баримтанд дээр бид нар яаж жижигсэн мэн тэр ядаа хэмжээ нь баримтанд дээр байрлаж байгаа хэмжээ нь байгаа гэсэн. За тэгээд энд бол масштаблсан хувьд нь харагдаж штэ. Масштаблсан хувьд нь харагдаж байгаа. Энд би бол өргөн бол өндрийн хөдөлгөөн ижил масштаб хэрэглэгдсэн байгаа мэдээжээр харьцаа алдахгүй тул тэр масштабад нь харагдаж байгаа гэсэн. За мөн энд бол эргүүлэх өнцгөл байж байна. Би цагаан зүүнээ дагуулсан цагаан зүүний эсрэг өгж бодно. За эрэг утга гэх юм бол цагаан зүүний дагуу эргэдэг нэмэх утга юм л дээ. Сөрөг утга гэх юм бол цагаан зүүний эсрэг эргэдэг. За ингээд нэг утга өгöd окей тавьж тарах юм бол энэ бол зураг маань өөрөө хазгаа болж эхэлж байна тийм ээ. За цагаан зүүний дагуу эргэсэн байна. За эрэг утга өгсөн учраас гэсэн байна. За буцаа андо команд хийчихэд дахиад тэрийг л өөрчилж болно. За сөрөг утга гэж болно. За энэ тэмдгийг доош нь дарахлаа хасах утгатай болно. Тэгэхээр энэ маань сөрөг утга аваад цагаан зүүний эсрэг эргэж байгаа маа. За ийм байдалтайгаар би бас зураг заавал ийм төв төрүүлсэн тийм тэгшин байдалтай биш те. Магадгүй бас дизайнд тохиолдоод өөрөө бас тодорхой онцгой эргүүлээд байрлаж болно. Эргүүл байрлуулсныгаа дээр яг тэр эргэсэн байдал дээр нь бас нөгөө хөрөө шугамуд нэгэ тойрч байлах байлаа те. Текст болон зургийнхаа харилцан байрлал зааж өгөөд орж болж штэ. За энэ дээр би бол хэрвээ яг энэ одоо эргэсэн байдалтай энэ одоо цэгүүдийн байршлан тохирчихгүй байл би тэрийг дахиад хөдөлгөж болно. Өөрөө цэг үсгээд дунд нь үсгээд хөдөлгөж болно те. За ийм байдалтайгаар ер нь бол хүн өөрөө зураг болон тексттэй бол харилцан байршлан сайхан зааж өгөөд зарим хат хэсгийг бүдүүлж байгаа тэрнтэй текст нь харагдчих юм аа. Ийм байдалтайгаар бол тохиолж болно. За хэрхэн одоо засч байгаа та бүхэнд харуулж өгч байна. Тийм цэгүүд үүсгэж өгч байна. За дараагийн табан дээр. За дараагийн таб бол бүхэлдээ бол зураг болон тексттэй харилцан байршлыг өөрийг нь харуулж байгаа юм байна. За энийг бид нэр хийгээд үзсэн. Доотлолт нь бол зэрэгцүүлэлт байгаад байгаа. Зэрэгцүүлэлт. За бид нар бол харилцан байршлыг үзсэн учраас энэ зэрэгцүүлэлтэнд хаяраа. За зэрэгцүүлэлт нь бол яхаа left, center, right. За ингээд яхаа just wax юм одоо дөрвөн сонголттой байж байна. Тэгэхээр би энэ зургийг зүүн талд нь зэрэгцүүлэх үү, голлуулах уу тийм ээ, баруун талд нь зэрэгцүүлэх үү гэдгийг бол зааж өгч болно. За яг одоогийн байдлаар энэ зураг бол өөрөө текстийн нэг курсортой холбогдсон байдалтай биш болсон байгаа. Хэрэг би тексттэй холбогдсон байдалтай байсан бол зүгээр параграфын зэрэгцүүлэлтийг ашиглаж болдог. Гэтэл одоо бол зураг болцсон байгаа ч энийг бол яг сая зурагт нь өөртөө тохирсон зэрэгцүүлэлтийг хэрэгжилж байгаамаа. За одоо би энэ зурган дээр яг бас тодорхой өнцгийн одоо өөрчлөлт гэж гэж хагаад тодорхой одоо юу гэж хэлж байна тийм ээ. Энэ кроптэй холбоотой одоо юу яаж байна? За тэгэхээр бид нар бас зургийг тарих тодорхой хэсгийг тарих үйлдэлийг бол минь формат picture гэдэг команднаас хийж болдог. За сая бол би утга өгөөд өөрөө тоон утга өгж хагаад зургийн тодорхой нэг хэсгийг тариад багасгасан байна. Дээрээс нэлээд багасгасан байна. Мөн хажуудаас нь багассан. За буцаад андаа үйлдэлээ те. Буцаад томроогаад гэж байна. Тэгэхээр энэ бол яг багассан байгаа гэдэг ялгааг нь харуулахын тулд ando redo гэдэг командыг дахин үзүүлж штэ. Ando бол хийсүүлээ буцаадаг. Redo бол буцаасуулаа дахиад авдаг шүү дээ те. За тэрийг үзүүлээд тоон утгаар нь бид нар crop гэдэг үйлдэлийг хийж болдго юм а гэдгийг заасан байна. За энэ табан дээр бол мөн өнгөний сонголтууд байгаа. За мөн одоо бид нар энд үтсэн өнгөний сонголтууд бүгд байгаа шүү дээ те. Automatic, grayscale, black and white гэдэг энэ өнгөний сонголт байж байгаа. За түүний доотлолт нь болохоор гэрэлт болон одоо юуны хэмжээг тийм ээ контраст өнгөний ялгартай хэмжээг өөрчилдөг. Тэр командуудыг хүртэл би яг энэ дээр бас энэ scroll-ыг хөдөлгөж байгаа. Энэ гүйдэг шумыг хөдөлгөж байгаа л би тоон утгаар нь зааж гэж болно. Ийм тохиолдол хийж болдгийм аа гэсэн үг. За ингээд бид нар бол ерөнхийдөө энэ зургийн одоо фото зурагтай ажилладаг picture toolbar-ын баатангууд гэдэг тийм ээ. Тэр одоо toolbar-ын командуудыг бол үндсэндээ үзээд дуусч байна. Зарим командуудыг бид нар бол хэрэгж үзлээ тийм ээ. Тэр бол яаж ажиглагын бүгдийн цаг үзлээ. Бүр тоон утгаар нарийн зохиолд болдгийм байна. Зөвхөн өөрөө нүдэн баримжаа харж байгаад ингээ өнгөнд бүдрүүлээд юм одоо царайлж юм хийж болдгийм байна. За энэ бүх зүйлүүдийг бол хийж үзлээ. За буцаагаад зургаа өөрийг нь яхав. Одоо зүүн чин зэрэгцүүлээд өнцгийнхээ багасгаад буцаад 0 болгоод те хэвтэй яг босоо байдалтай болгоод за ингээд анхны байсан байдалтай ч юм уу те ийм байдалд оруулаа. За ямар ч өөрчлөлт хийсэн бол би бүгдийг нь бол
буцааж болно. Эсвэл хүн өөрөө яг одоо өөрчлөлт янзлаад ингээд яг өөрийн хүссэн хэмжээндээ бол зураг тексттэй харьцан байршуулад өнгийн өөрчлөлт явуулж болох юм байна. За өгөр бидний энэ удаагийн хичээл өндөрлж байна. За энэ удаагийн хичээлээр бид нэр ер нь бол одоо фото зургийг Word програм дээр оруулж ирээд хэрхэн одоо ягаад тексттэй харьцан байршуулах уу? Тэгээд өнгө болон одоо бусад тохиромжуудыг яаж хийх вэ гэдэгт авч ирсэн. За ингээд дараагийн хичээлээр дахин уулзлаа баяртай.